Одоо би та нарт бүжиг бүжгэлж үзүүлнэ. Энэ бол миний хамгийн хайртай сургууль минь. Намайг урлагийн хүн болох анхны суур дэвсгэрийг тавьж өгсөн сургууль. Би энэ сургуультай нэлээд хэдэн жил орж ирээгүй юм байна. Ямар их сайхан санагдчихэ. Ямар сайхан хүүхэд ахуйнаас минь бодогдчихэ. Гадаа хөвтөө шалгалт өгөхөд шаалтсан ижээ аваа дагуулад ирсэн байж байгаа. Би яг л эдэн шиг л шалгалт өгөхөд ижигээ дагуулгаа бүжигчин болон бүжгийн сургуульд орно гэж уйгаад хүсэл мөрөөдөл уйлан хайлан хүрчээс шалгалтанд орж иж үлээ. Баг нас маань надад дурсагдж байна. Сайхан байна. Тэгээд энэ сургуульд миний энэ одоо урлагийн мэдрэмжийг урлагт зүтгэх итх зүтгэлийн суурийг тавьж өгсөн. Би та нарт шүлэг уншиж өгье. Миний хэнц хураг магнай халзан зурустай мянган Кино драма анги төгсөөд найруулагчийн диплом авах найруулагчийн диплом хамгаалахаар энэ ордонд би ирж ирсэн. Тэгээ энэ ордонд ирж яхад энэ заал бүжгийн заал байлаа. Би бүжгийн мэрэгчлээ учраас давхар бүжгийн багш сайн дур уран сайханч найруулагч хийж ирсэн. Тэгээ энэ заал маань одоогийнхтай адилхан байгаагүй, тойл байхгүй, юм палк мод байхгүй. Бүжигчд маань хувцлах өрөөгүй тийм байлаа. Тэгээд эндний палк хийлгээд, тойл хийлгээд, энэ гадна талд нь бүжигчд хувцалдаг өрөө хийлгээд энэ төр засуулж ирсэн. Одоо бүр өөр сайхан болсон байна л да. Миний хийжснээс бүр сайхан болсон байна. Тэгээд энд би ажиллаж байхдаа Ёроолгүй автор гэж жүжиг тавьж ялаа. Тэрүүгээрээ диплом хамгаалж ирсэн. Тэрүүнээс гадна одоо бүжгийн жүжиг гэж бол ерөөсөө хийж байгаагүй, тэр үед байгаагүй. Тэгээ манай дарга одоо бүжгийн жүжиг найруул гэдээ би бүжгийн жүжиг одоо найруулж тоглуулж ялаа. Олон сайхан бүжгүүд гэлж ялаа. Одоо Монголын пиано сурагчдын тойрон бүжгийн уралдаан гэж тэр үед зохион байгуулад мөрд орчгоо хөгжүүл бичиж, касма үгийг бичиж, би бүжгийн дэглэж одоо нэгдүгээр байр авчаалаа. Энэ ордонд одоо ажиллаж байсан хугацаанд их сайхан амжилттай, үр дүнтэй ажиллаж байсан хамт олон их сайтай. Энд бол одоо ажлыг яаж хийх ёстой, цагийг яаж барих ёстой, яаж хөдөлгөрлөх ёстой гэдгийг бол үнэхээр энэ ордны бас бол залуу наснаас эхэлж суралцж байлаа. Ялгарч харагддаг байсан байна. Энэ бүжгийн болчингийн хөгжил зайтай намайг чинь болчин цэцгээ гэдэг байсан шүү дээ. Тэгээ явж байгаа нандшгүй байдаг гэсэн. Тэгээ болчин зайтай. Тэгээд гიშгэж байгаа энэ нандшгүй. Тэгээ ямар сайтай хөгдөд чамаа араас чинь даал хүлээж хараад явдаг байсан шүү дээ гэж хэлдэг хүртэл хөгдөдөөсөн. Тэр үедээ л бас их сонин бөгөөд гоё л байна. 1975 онд Монгол кино үйлдвэрт орчуулгын киноны жүжигчнээр ирж ажилласан. Олон сайхан авьяа аслаг жүжигчдтэй хамтарч ажиллаж байлаа. Энэ хугацаанд ажиллаж байхдаа уран сайхны кинонд тоглох, орчуулгын кинонд дуу оруулах, мөн уран сайхны одоо дуугаа оруулж чадахгүй жүжигчдийн дүр дуу оруулах зэрэг ажил хийжсэнээс гадна 2 дугаар найруулагчаар кинонд ажиллаж исэн. Миний анхны 2 дугаар найруулагчаар ажилласан кино Эргэж бодох бодол гэдэг кино. 2 дугаар найруулагч гэдэг бол их хэцүү шүү дээ. Би ажиллаж чадахгүй хаа гэж хэлж ирсэн. Тэгээд амтангой ажиллаж чаднаа гэдгийг чи би мэдээ чамайг ажилуулж байна гэж.
Тэр үнээс хойш одоо 20 гаруй кинонд 2 дугаар найруулагчаар ажиллалаа. Би дагаад 2 уран сайхны кино хийлээ. Баримтат кино 2 3-ыг хийлээ. Анхны маань уран сайхны хүүхдийн кино Ам цагаан хулгана гэж кино хийсэн. Энэнийг бас л би одоо хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнд ерөнхий найруулагчаар ажиллаж ирсэн. Тэгээд би анхныхаа бас би даасан уран сайхны кино гэж 1993 онд одоо тэр үед их олон кино 42 кино тэр жил хийсэн байсан. Тэр кинонд шалгаруулалтанд ороод миний кино 4-р байранд шалгарч байлаа. 1996 онд нөхрийнхөө дурсгалд зориулж Яя Шарват гэж кино бас өөрөө одоо хийсэн. Тэр кино маань 97 оны Гомрлын шалгаралтаар хүүхдийн шилдэг киноны найруулагч гэдэг одоо Гомрлын шагнал хүртэж байлаа. Хүүхдийн киноны ням даваа. Тийм ээ. Аргагүй л хүүхдийн төлөө төрсөн хүн байлаа. Өөрийн өчнөн жилийн өр хөдөлмөр оюун ухаанаа зарж дэгдэхээ нас уулзалт сөхволдын яриа чимгээгийн төрсөн өдөр ховор хүмүүс уул усны үр сад модон ногой манай сүндгэр буйны нүгэл зэрэг 20 кино бүтээсэн. Өөрөө ч хүүхдүүд таамар шиг бүрөөдөмтгий цагаан цайлган нэгэн байлаа. Түүний хүүхдийн төлөө гэсэн ариун сэтгэлийн дурсгал мөрөөдлийн нэг нь тайлал болгож энэхүү киног хүүхдүүд та нартаа зориулан бүтээлээ. Миний хүү явах гэж яарч байгаа юм бол хурдан явж үз. Тийм ээ? Энэ их таарч шиг хоолны савлаг тийм ээ? Таны хөгшингээд таах. Намайг хүүхэдгээд таах. Тийм ээ? Ястай даа, ястай. Сүүлд нь Мантгай цэцэн гэдэг кино хийх болоод бас 2 дугаар найруулагчаар авч ажиллуулна гэж тэгээд ажиллаж байлаа. Амжилттай сайхан болсон. Ер нь хүн болж чадахгүй гэж шантрахгүй зүтгэх ёстой маа гэдгээ би махаараа одоо мэдэрч авсан хүн байгаа юм да. Үз хэдэн дахны нэр хэм бэлээ? Мандохай. 90 онд нэг хэсэг үдэрээ чөлөөт уран бүтээлч болж тарлаа. Тэр үеэр хүүхдийн залуучуудын театр киноны хүрээлэнд би киноны ерөнхий найруулагчаар ажиллаж ирсэн. Тэгээ 97 онд манай энэ кино урлагийн дээд сургууль нэгдээд тэнд анхны багшаар Солонгоо захирал намайг урьж тэгээ би одоо жүжиглэж найруулж байсан болохоос багшилж үзээгүй. Юм хүнд бас мэдсэн чадсныгаа хүргэн багшлна гэдэг бол бас хэцүү л дээ. Тэгээд анх энэ сургуулийг байгуулцахад орж ирсэн юм. Тэр үед бол олон сайхан мэрэгжлийн багш нар байжээ. Сүмхүү найруулагч, Маша театр, Зундай театр, Баттулга театр анхдагч багш нараас одоо Лочин багш гээд олон сайхан мэрэгжлийн усуд хамтарч ажиллаж байлаа. Тэгэхэд сургууль маань хүүхдүүд цөөхөнтэй одоо бас өнгө зүсэн ч бас одоогийнхтай ажил байсангүй. Одоо бол маш их олон хүүхдүүд сайн байна. Маш их олон хүүхдүүд ирж суралцж байна. Манай сургуулийн нэрийг одоо кино урлагийн дээд сургуулийн нэрийг олон шавнар маань одоо өргөж байна. Олон сайхан кино хийж байна, жүжиг хийж байна. Олон газрын театруудад жүжигчнээр ажиллаж байна. Тэгээ 101 амарчаад энэ сургууль дээр хүрээд ирэхэд нэг л сайхан. Нэг л одоо сургууль маань, оюутнууд маань, сургуулийн маань үнээр хүртэл сайхан байдаг байхгүй юу? Сэтгэл хангалуун. Энэгээр яваад нэг гурван давхарлаа алхацгаар, өхрөөнүүдээ нэг шагаачгаар тэгээ гараад явдаг юм. Тэгээ намайг бушуухан хичээл эхлэсэй л гэж бодогдоод байдаг шүү.
Энэ уран бүтээлч гэр бүлийн тухай цогц дурдсан. Тэгэхээр тэр хүмүүсийн бас тус тусын бүтээлээс нь бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За та бүхэн ер нь ард түмэн хонгор гэдэг их сайхан дүрийг үнэхээр таниа зогсохгүй тэр дүрээр бүр бахархдаг. Нямдаа бол хонгороор ард түмний дунд мөнхөрсөн ийм уран бүтээлч. Тэрнээс гадна хөхөөгөрлөх төглөө гэдэг кинон дээр хөтөл тэр хошин хөнгө хайсаар тэр хөвжим өдөрж байгаа тэр гар хөлний хөдөлгөөн тэр энэ тэр нь бол хүний сэтгэлд хүрэхээр их өхөөрдмөр хөөхөн элдүүрмээр ийм одоо сайхан дүрийг бүтээж байсан юм аа. За тэр дундаа хонгорын дүр бол үнэхээр их гайхамшигтай. Тэр хүний нүдний харц тэр нэг согтчоод ингээд тэр нэг чимэд тасаргаан дээр гээд одоо ингээд байж байгаа нь ингээд нэг бүр хөөхөн бүр нэг тийм хоржоонтой нүдээ мөрийг ингээд оньичаад харж байгаа тэр нэртэл тэр нэг зөвхөн нүдээрээ хүртэл одоо өөрийнхөө тэр дотоо сэтгэлээр ингээд нэвтэрхий харуулж чаддаг ийм одоо уран чадвартай бүтээлч байсан гэдгийг хэлж болох юм аа. За манай цэцгийн хувьд бол би тэр уран чадварын хувьд дөрөв нийлсэн. За олон кинонд нэлээд хэдэн одоо тийм сэтгэл хөдлөх бүтээл гарсан. Би тэр Должингийн тухай дөрөв дурдсан. Тэгэхээр тэр бол маш энгийн сайхан сэтгэлтэй их хүн. Тэр хэдий цөөхөн кадр, цөөхөн план гарч байгаа боловч тэр одоо дүрийг бол тэр гол дүрүүдээс дутуугүй бүтээсэн. Би шууд очих юм уу гэснээр хариуцсан хүн байвал үгүй юм уу? Хоцтой төлөөд очие гэж бодлоо. Чи хийгээ буухаа явуулаад дараа жихэн. Та хайшиг захаж сэтгэлтэй байвуу. Ясыг дагуу. Хасан тань таньшиг төлөвлөх хагас сурдаа. Дөөд өчигдээ шин хатаа өмсөөр ширээдийнхээ бүтэцийг ханаа. Хүндрэлтэй төрөөд биеийн сайн тэнхэд авахгүй л байгаа. Гэхдээ яах вэ? Хот газар энэлэг сайтай дотн эмч нартай болохоор халуун дээр нэдэр. Чи наатаа төрхийг дэтгэж нөгөө талаас наа тэр өндөрмхэн хитэн боцыг төрөл. Чи биднийг өөрийгөө хайрсан хүч. Ингэж яхаад биднийг хайрлах тухай бодож болохгүй юу? Шахтар минь. Би чадсан юм уу нэ? Чи хөнгөснөрөө явж. Бисхийг явж. Харин би нүгс тэнүүгээр хөсөлдөж өгөхгүй. Оряач. Тасчин харж байгаа. Үчдэг. Тэгээ би энэ уран бүтээлч одоо тэр хөвүүдийн бас дурдах ёстой. Ерөөсөө би чамд хайртай гэдэг киноны баяраагаар л одоо үзэгчид таньдаг. Годомжинд явж байхад нь хүртэл залуучууд баяраа явж байна. Тэгэхээр энэ бол тэр л бас баярагийн дүрийг бас л амьдруулж чадсан уран чадварын илэрхийлэл гэж хэлж болно. За манай Батан улан байна. 3хан наснда анх Дэгдэгэ нас гэдэг кинонд тоглож байсан. Тэгээ дараа нь тэр гарын 5 уран тэр нэг дээвэрдээ сууж байгаа болжмор шиг гэдэг хүүхдүүд ингээ сууж байгаа. Тэгээ тэр энэ тэр дээр бол хөөхөн тэр нэг өөрийн тэр өөрийнхөө бүтээлийн тэр дүрийн өнгө айс тэр дотоо сэтгэлийн тэр хальгаа цалгаа тэр бүхнийг харуулж чадсан гэж би хувьдаа боддог юм аа. Монголын хаадын хаттууд ямар сайхан усуд байсан гэдгийг би ганцхан хүнээр төсөөлөж хардсан орчин үеийн кино урлалт гарч байгаа. Бид театрын материал ярихгүй бол кино урлалт бол манай цэцгээ шиг бол жинхэнэ Монгол хатны дүрийг бүтээсэн ийм жүжигчин бол байхгүй би амбардангүй гинэ би олон жилийн өмнө хэлж байсан. За би их эцгээс долуулаа төрсөн 2 эмэгтэйтэй 5 хүүтэй. Манай ээжийн аав Шатар гэдэг одоо хурандаа хүн. Өвөө их ухаантай хүн ээжийг анх урлагт хөл тавихад нь хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүн. Манай ээжийн талаас бол урлагийн тэм хүн байдгүй юм. Ганцхан дандаа цэргийн хүмүүсүүд байдаг. Ганцхан ээж минь
урлагт хөл тавьж гарсан гэрээсээ. Тэгээд бид нар яг сайн эцэг гэх юм буйнд одоо сайн багш нарын буйнд бүгдээрээ дээд мэрэгжил эзэмсэн. За үе залгаад бидний хүүхдүүд бас одоо боловсралтай, ажилтай сайн сайхан амьдарч байна. За би ud яг аав ээжийнхээ галгуурлалтын дээр байдгийг. Урлагийн гэр бүлд төрсөн маань нэг бодлын бахархууштай ч бас хэцүү юмнууд их тохиолдож л байлаа. Цэцэрлэгт явж байхад дуу хийлгэн ингээл аав ээж маань л намайг хөтөлж явдаг байлаа. Даа ялангуяа ээж маань жүжиг ингээд өөрөө дуу хийн. Хажуугаар нь миний дууг хийлгэх гэж бас юм. За энэ миний одоо бүжигчин байсан үеийн зураг байгаа. Хүний их хүн хүүхдүүдийг зангидсан гар шиг болгодог. Ээж маань энэ хүүхдүүдийн яг ээж шиг нь байж чадсан. Ласангаа аав шиг нь байж чадсан. Тийм учраас бид өнөөдөр яг энэ гарын 5 хүүхчийг одоо дамган гарын 5 хуруу кино зохиолын яг 5 хүүхчийг нэгдмэл байж чадсан. Должин нас орчаад тэгээд миний нэг тоглож байгаа хэсэг байдаг л даа энэ чинь савлуурдаал нэг модоор битаанд хоншоол үзэм хулгайлж итэл яг тэр хэсэг дээр ээж яг нөгөө өөрийнх нь ингээд миний тоглолтыг харсан бусдын тоглолтыг ингээд тэрэн дээр алдчихгүй энэн дээр ингэчихгүй энийг буруу хийчихгүй гэж ингээд хараа явж исэн чинь хажууд нь байж исэн хүмүүсүүд ээжээс илүү хажууд нь үжсэн хүмүүсүүд эвгүүцээд бурхан минь өөр энэ ингээд оршуулж байгаа зураг авч яхад юу ч болоогүй юм шиг ингээд явж идэг юм хачи юмаа гэд тэгэж ярьж исэн. Тэгэхэд ээж тэгээд сүүлд нь хэлдэг энэ бол урлагийн төлөө хийх ёстой миний хийх ёстой юм энэ. Миний заадаг хичээлийн бас нэг онцлог бол кинонд дуу оруулах хичээл заадаг. Болоогүй л байна уу? Болоогүй. Инээдээ. Энэ дуу оруулна гэдэг чинь энэ жүжигчин яаж тоглож ийн вэ? Тэр үнийг энэ тоглож байгаагаас нь илүү сэтгэлээр үгээр тоглож өгөх ёстой байхгүй юу? Тэгээ одоо яг амын барин тийм ээ үгээ уншаад амын барин тэр дуу хоолойг энэ гаргам уйлж явал уйлна инээж явал инээ. Ятрын зэсгээ гэхэд энэ хүний нэр би хүний хувьд Монголын кинонд мөрөө үлдээсэн хүн л дээ. Ганц өөрөө төдийгүй өөрийн хань өөр хүүхдэрээ Монголын урлагт баяр суурь эзэлсэн ийм нэг авьяаслаг гэр бүл гэж боддог юм. Зэсгээ хөгжим бүжгийн донд төгсөөд тэгээ бас ажиллаж байгаад тэгээ багшин дээдийн кинодороо маань ингээд одоо миний шивээр орж ирсэн юм л да. Тэр үеэс эхлээд би зэсгээ багшийг мэднэ. Зэсгээ бол зан Арын шингийн хувьд ч гэсэн эмэгтэй хүний хувьд ч их төв төвшин хүн л дээ. Бид нар ямар нэгэн огцон муурлах, ямар нэг юмд одоо атаархах тийм юмгүй ер нь эмэгтэй хүний ховор нандин чанарыг хадгалсан. Зэцгийн багшийн энэ олон талт чанар бол үнэхээр аргагүй Монголд бол гавьяатай хүн л гэж би боддог юм. За ингэр дээр гавьяатын тэмдэг байхгүй боловч тэр хүний сэтгэл зөрчилд нь тэр хүний авьяасанд Монголын авьяат байгаа гэдэгт би найдаж итгэдэг юм аа. Хэдийгээр миний шав боловч өнөөдөр бид нар энэ зэрэгцээр багшилж явж байна. Энэ их зовлон дундуур тулсан хөө. Залуу зандан насандаа өөрхий ханиа алдсан бидний ханыг ням даваа гэхэд манайхан андахгүй мэдэн л дээ. Хань бид хоёр бол хав цаягаар авч ирсэн хоёр гэж боддог. Гэр ойролцоо тэгээд ер нь ханилах ёстой улсууд байжтай л гэж би бодож явдаг байхгүй юу. Зөөлөн зантай, хүнтэй хийвтэй, хүнд их тусархаг тийм хүн байсан. Би саяхан л жоохон охин дэгж дэрвэж эдэр залуу нусан дээр баясч хөвжж найз нөхөдтэйгөө хөдөлмөрлөж ажиллаж явлаа. Гэтэл хүний нас гэдэг чинь их хурдан байдаг юм байна. Цаг хугацаа гэдэг чинь ямар амархан юм бэ? Хүний хүлээдгүй юм байна шүү. Хүн нэг төрж нэг амьдардаг. Тэгэхээр өөрийн гэсэн ухаантай, өөрийн эрч хүчтэй, бодол санаатай байх хэрэгтэй. Ялангуяа уран бүтээлч улсууд бол
өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлдэг, эрч хүчтэй, ажилсаг, хөдөлмөрч, бодол ухаантай, ард түмнийг үр хүүхдүүдэд хүмүүжүүлдэг байх хэрэгтэй гэж би боддог. Энэ хорвоогийн өнгө их олон өнгө. Тэрэн доторх нэг өнгө нь чи. Чи тэр өнгөөрөө л өөр амьдрах ёстой. Чи өөрийнхөө бодлоор, өөрийнхөө санаагаар, өөрийнхөө хүслээр бүтээлээ хийж явах ёстой. Хизээч битгий нуугар дандаа өөдөө тэмүүлж амьдрах.